гэдэг энэ энергитэй холбоотой идэл хэрэглэл одоо гадуур байдаг янз бүрийн зүйлүүд хэр одоо үйлчлэлт юм бэ? Би юуг нь авах уу, юуг нь ашиглах уу, юугаар одоо энерги дэвшлүүлэх үү, өсгөх үү гэж асуугаад байт юм аа. За энэ дээр би бас хүмүүстэй гой зөвлөгөө өгье гэж бодож байна. За ямар ч идэл хэрэглэл, ямар ч энергитэй зүйл байсан гэсэн дэлхийн ертөнцийн 5 элементийн хүчийг бол хизээж гүйцэхгүй. Дэлхийн ертөнцийн 5 элемент гэдэг зүйл таны энергийг цэвэрлж өгдөг, өсгөж өгдөг, хүрдтэйгээ илүү нэгт амьдлаг буюу сүнслэг байдлаар холбогддог. Тэгэхээр энерги цэвэрлдэг гэдэг идэл хэрэглүүд тодорхой хэмжээнд хүнд амьтан амьгүй бүх зүйл энерги учраас тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Гэхдээ идэл хэрэглэж байгаа хүний энерги сул байх юм бол төдийлөн сайн үйлчлэгээ үзүүлэхгүй байх тохиолдлууд маш их гардаг юм байлээ. Яагаад гэвэл би одоо тэдгээр зүйлүүдийг ашиглаж байгаа, эдэлж байгаа, хэрэглэж байгаа хүмүүсийн энергийг шалгаж байгаа болохоор яг туршлага байдлаар бол сайн мэдж байна. За гэтэл 5 махбодтой буюу 5 элементтайгаа харьцсан тэдгээр элементүүдийнхаа ур чадвар даваа тал сул талыг мэддэг энергитайгаа холбож чадсан хүний энерги бол маш хурдан өсдөг, маш хурдан цэвэрлэгддэг. За инхээр нөгөө 5 элемент гэдэг чинь юу юм бэ те? Газар, ус, гал, агаар, огторгоо гэсэн ингээд 5 элемент байгаа. Энэ 5 элементийг бид нар энерги дээрээ яаж ашигладаг вэ? Мөн энэ ихэд та ястан өвдөөд, бие чинь булчин өвдөөд, дархлаа тань сулраад, өөрт итгэх итгэл тань унаад, ийм амьдралтай нэм тогтворгүй байгаа юм шиг, ирээдүггүй байгаа юм шиг, ирээдүйн үл мэдэгдэхтэй тогтворгүй ингээд ойлгомжтой биш юм шиг санагдах, бодогдох. За тэр зүйлээс айцтай, болгоомжлолтой хандах энэ мэдрэмж, энэ бодлууд төрөөд биеийн одоо саяны дурдсан эд эрхтнүүд өвчлөө зөөврлөд байгаа бол та газар буюу хөрш орооныхоо тусламжтайгаар энерги цэвэрлэж болно. Яагаад вэ гэвэл энэ хөрш ороо гэдэг зүйл чинь энэ зүлэг ногоо гэдэг юм чинь газрын хөрс маань өөрөө үндэс хүрттэй холбогддог хүний яаж энерги цэвэрлэх вэ гэж те. Тэгэхээр та хөл нүцгэн газар алхах нь гой зүлэгтэй, чиглэгтэй, өглөөний сэрүүн гой чиглэг зүлэг ногоо байдаг, хөрш ороо байдаг. Энэн дээр ингээд хөл нүцгэн гуталгүй яг улаараа ингэж алхнаа. Нилийн хурх удаан хугацаанд те давтамжтай. За сайхан халсан элсэн дээр алхаж болж гин. За мөн ойд ууланд модны хажууд сууж болж гин. За мөн юм байгалийн чулуунуудыг гартаа барих. За үндэстэй ургамал ногоо хоолндоо түлхүү ашиглах. Ингэж чадах юм бол та нөгөө айцтай байгаа мэдрэмжүүд тайван биш тогтворгүй байгаа юм шиг энэ мэдрэмжүүд чинь сайхан тайвшраа сулраад нэг юм бат бих юм шиг те дэлхийн ертөнцөөс нэг юм хамгаалт авсан юм шиг мэдрэмж авч байвал та энэ газрын одоо элементээр дамжуулан өөрийнхөө энергийг цэвэрлээд мөн өсгөж гинэ гэсэн үг. Хэрвээ таны ингээд цус бөөр хоёр бөөр тантай нөхөн үржигтэй холбоотой эд эрхтнүүд тань өвдөөд ямар нэгэн зовиртой байгаа бол таны энэ сэтгэл дотор цугларсан гомдол гуниг гэдэг зүйл чинь балансаас хэтэрсэн юм байна. Тэгээ энэ зүйл дээр болохоор хүмүүс ихэвчлэн хайртай дотны хүмүүс гэр бүл хамт олон найз нөхөд ч юм уу те хайртай хүмүүсээс ингээд гомдол авсан гомдлууд ихэвчлэн энэ цус руу бөөрлөө нөхөн үржигэн эрхтнүүд рүү гэмтэл өгдөг. За ингийн тулд энийг тайвшруулж цэвэрлэж эдгэхийн тулд яах вэ гэхээр усан цэвэрлэгээ буюу усны элементийг ашиглана. Энэ бол голын нуурын за горих байгальд суун, хажууд нь суун, тарин уншин, голын эрэг дээр урсгал усанд хөлөө дүрн, бие дүрн, удаан сайхан бясалгаж суун, сайхан үг хэлэн, шившин нөгөө дотор байгаа яг гол таны хажууд уршиж байгаа тэр үед дотор байгаа гомцон гомдлуудаа үгээр хэлж гаргана. Ингэж чадсанараа усны чимээ, голын урсгал энэ энерги өөрөө таны дотор байгаа гомдлуудыг цэвэрлэж угааж өгөхөд сулалж, тайвшруулж, тавьж явуулахад тусалдаг гэсэн үг. Ер нь бол амьдралын хүч сулраал, итвэх сулраал, ажиллаа хийж чадахгүй болоод ажил төрөл ингээл итвэхтэй юм хийх гэхээр хүчгүй байгаа л те ажиллаас ингээл гаднаас хэл ам орж ирж байгаа юм шиг ямар нэг юм дарагдаад байгаа юм шиг орлого ашиг жоохон сулраал, орлого ашигт жоохон асуудал гараал, үр шир нэмэгдээл мөнгөний урсгал өөрөө сааттай байгаа л ийм шинж тэмдгүүд илрээд байгаа бол өөрт итгэх итгэл нөгөө юм санаачлагч итгэвтэй байдал гал цогтэй одоо дүрлэлсэн юм эрч хүчтэй зоригтой байдалтай алдагдаад байгаа бол та галын элементээр энергийн цэвэрлэгэнд орно, галаар энерги өсгөнө. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нөгөө нарны гэрэлд сууж болж гин бие сайхан ингээд тосолчоод нарны гэрлийг бүх бие рүүгээ шингээж болж гин лаа асааж байгаа лааны дүлний галын энергийг өөртөө гой шингээж мэдэрч болж гин эргэн тойрондоо гэртээ офста ажил дээр асааж болж гин 5-10 минут лааны дүлийг тайван ширтэж болж гин за мөн өөрийнхөө дотроос ингээд гой дасгал хийж халуун эрчим энерги буюу цусны эргэлтээ сайжруулж болж гин халуун энерги мэдрэх буюу халуун хоол, халуун цай, халуун шүл ууж идэх
гих мэтчлэн үйлдэлүүдээ хийж болно. Ингэснээр өөртөө итгэл нэмэгдээд зориг ингээ сайхан сэргээд галаар засал хийлгсэн бол тэр засалтай нь одоо ажил төрөл амьдралын итвэх чармалт гэдэг энергийг өдөөгөөд эдгэж өгдөг бахнэ. Уушиг та амьсгал авч чадахгүй. Энэ бол манай монголчуудад маш их тохиолддог. Юу вэ гэхээр ихэнх хүмүүс ерөөсөө бүрэн бүтэн гүнзгий амьсгал чадхаа болчихсон байдаг. Дандаа дутуу амьсгалаад хөвлийн амьсгал, гүйцэд амьсгалыг авч чадахгүй байгаа. Тэгэхээр зүрх өвдөд амьсгал таглараад хамар битүүрээд байдаг. Ингээд тэрхээр энергийн урсгал саадтай болоод энергитэй бие дотроо ингээд чөлөөтэй урсж явах зүйл урсаж чадахгүй болох хөнгөн байдал алдагдаад юм. Би айгу хүнд оргих. Тэгэхээр та агаарт гарахаараа за энэ агаарын элементийг яаж цэвэрлэгээ олгож ашиглах вэ гэхээр гүн амьсгал авна, амьсгалын дасгал хийн, салхинд гаргана, алхалтын бясалгал 5-10 минутгой байгаль алхах, модон алхах, зүлгэн дээр алхах, хөтөө гадаа алхах. За өглөөний агаарт гарах. Бүр өглөөний гэдэг чинь бүр нар мантахаас өмнө өөрийн 4 цаг, 5 цагийн агаарт гарч тэр сэрүүн цэнгэг агаарыг өөртөө сайхан амьсгалах ингэж чадах юм бол агаарын элемент чинь өөрийн стрессийг сулж өгдөг, сэтгэлийг сайхан хөнгөлж өгдөг, толгой дотор байгаа асар олон хэрэгтэй хэрэггүй бодлуудыг суллаад цэвэрлэж өгдөг байна. Тэгэхээр агаарын элементээр ингэж зүрхээ, уушгаа, амьсгалаа мөн стрессээ сулж байгаарэ. Ингээд нэг хүнтэй юм ярьж чадахгүй, тарих толгойн дотор шин санаа орж ирж чадахгүй, сүнслэг буюу дотоод дуу хоолойтойгоо холбогдож чадахгүй, өөрийгөө яг юу хүсэж байгааг, яаж хийхийг мэдгээ болчихсон ийм байдалд танд бол чимээгүй бясалгал хэрэг болно. Юу вэ гэхээр дотроо гой тарин унших, одтой тэнгэрийг ширтэх, цэлмэг тэнгэрийг ширтэх, ганцаараа ер нь аль болох нам гум 50 газар цагийг өнгөрөх, дотоод дуу хоолойгоо сонсож сурахын тулд дотроос асуулт асуух. За тэгээд огторгүй буюу нөгөө энэ галактик дэлхий гэдэг шиг гой одоо холын зайг ширтэх, харанхуй тэнгэрийг ширтэх, өдрийн тэнгэрийг ширтэх эсвэл гоё нар жаргаж байгааг, нар мандаж байгааг харах гэх мэтчлэн ингээд огторгой ертөнцийнхаа энергээр цэвэрлээд энерги өсгөөд өөрийнхөө дотоод дуу хоолойгоо сайхан суллаад ийм орчинд ингээд суугаад хаар дотроос бүр тэр цаад хоолойноос нь чимээгүй таны дотоод дуу хоолой чинь тантай ярилдаг болдгоо. 5 элементийн тэнцвэрийг мэддэг, 5 элементтэйгээ ажиллаж чаддаг бол хүн бол өөрийгөө сайхан сэргээгээд босоод гаргаж ирч чадна. Тэгээ энэ дэлхийн ертөнцийн 5 элементээс өөр ямар ч төгс одоо хүний энергийг цэвэрлэдэг, хүний энергийг өсгөдөг зүйл бол байхгүй. Харин энэ 5 элементийг оролцуулж хийсэн зүйлүүд бол айгүй хүчтэй байдаг. Жишээ нь чулуугаар хийсэн эмэг бүгж идэл хэрэглэл. За тийм ч учраас бид нар дандаа байгалийн гаралтай, байгалийн элементүүд орсон, байгалийн орцсууд орсон, энэ мэдрэмж, энэ зүйлүүд орсон зүйлүүдээр энерги цэвэрлээрээ одоо энерги өсгөрөө гэж ингээд зөвлөдгөө. За ингээд та нартай амжилт хүсье. Энерги та нуналдтай байгаа бол эдгээр аргуудыг сайн анхаарч сонсоод бичиж тэмдэглэж аваад өөрөө өөртөө ашиглаарай. 5